Мөн та нарыг багаараа хамтран ажиллахад ямар нэгэн бэрхшээлтэй одоо зүйл байсан уу? Нөгөө хөрсийг юу яхад анх мэдж яхад нөгөө тань чадахгүй нэг сонин тийм эвгүй мэдрэмж төрж байна. Шөөр асуулт өгтөн үү? За аргил. Бид замлангаас асуумаар байна. Чамд тохиолж байсан хамгийн хөвгчлөлтэй хүч нь ямар мөч байсан бэ? Би багийнхантайгаа хамт юмаа хөрсөө хийж тэр юмаа олж байгаад хамгийн хөвгчлөлтэй байсан. Шөөр асуулт. Би жамзаарлаас асуумаар та нарын яахгүй юу? Одоо ингээд хөрс багтай ингээд хуваагдсан шүү дээ. Яг тэр үедээ та нар санаа зөрсөн үе байсан уу? Санаа зовх юм бол нэг буруу ярьчих юм шиг нэг тиймэрдүү нэг сэтгэл ямар эйгүү санагдсан. За. Шөөр асуултаа өгт байхгүй юу? За тэгвэл бүгдээ хөрс багтаа баяр хүргье. За ингээд дараачийн бага урьж тайлангийн сонирхцгаая. Манай ургуулах баг байна. Тэгээ биднээс хүссэн сонирхлоор ургуулах багт хуваагдсан байгаа. Тэгээ биднээс саналаа нэгтгэж ягаад аль хэсэгээ багийн ахлагчаар сонгосон байгаа. Манайх ургуулга баг байна. Тэгээ манай зорилго бол энэ 5 цэцгийнхээ ургуулах аргыг судалсан. Одоо манай оргил тэгээд аав нь хоёр одоо зузаалаа цэцгийг өрсөж тэгээ бас хэдэн хөрсийн танаас танилцуулна. Зузаалын хөрс нь одоо 50% ялцмагтай бордоо байдаг. Тэгээ одоо биднээс ялцмаг бордоо хоёроо холцсон. Одоо манай оргил холоо хоёр маань одоо суулгуулж өрсөж үзүүлнэ. Зузаалаа цэцгийн ингээд үндэслүүлэхэд яагаад хөрсийг ингэж ботолж өгч байгаа гэвэл илүү хөрсийн цэцгийг үндэслүүлэхэд бэлэн болгож сэргзүүлж ингэж хөрсийг ботолж өгдөг байгаа. Мөн үндснийх нь хэмжээ хэр том байна тэр хэмжээгээр нь савных нь хэмжээг сонгодог. Тасалгааны цэцэг дотор судалтууд гэдэг цэцгийг сонгосон. Судалтууд нь бол үрээр тэдэг. Харин судалтуудыг бага зэргийн чийлийн хөрсөнд суулгаж хийвэл сайн ургадаг. Тэгээ яг судалтууд гэж нэрлсэн гэвэл навчин дээр 8 судалтай учраас судалтууд гэж нэрлсэн. Гоёл чимэглэлийн сарнаа нь болохоор одоо ишийн хөндлөн хажиж үндэслүүлж ургуулдаг байгаа. Тэгээд кактус цэцгийг одоо үрээр ургуулдаггүй харин байглаас нь үрсэлсэн байхад нь авчирч тасалгаанд ургуулдаг. Би шимтгэлээ цэцгийн ургуулах аргыг судалсан. Шимтгэлээ цэцгийг үрээр ургуулдаг. Мөн хит наранд байхгүйгээр сүдтэй газар байлгал илүү тохиромжтой ургадаг. Шимтгэлээ цэцэг нь 1-2 сарын турш цэцгэлдэг. Би зузаалаа цэцгийн ургуулах аргыг судалсан. Зузаалааг ургуулахдаа үрээр навчаар мөчрөөр ургуулж болдог. Одоо зузаалаа цэцэг нь болохоор 50% нь байгалийн ар шороо 50 үлдсэн 50% нь болохоор ялцмагтай бордоо байдаг. Тэгээ ягаад би хамгийн доор нь хөөсөнцөр хийсэн бэ гэхээр үндсийг ялцруулахгүй байх талаас нь би бодож хөөсөнцөр хийсэн. Ягаад гэвэл оруулахын тулд би хөөсөнцөр хийсэн. За тэгвэл одоо энэ багаас асуулт хүүхдүүд байна уу? За болорч.
Танай баг болохоор зөндөө арчилгаа хөрөөс гарал үүсэл байхад ягаад заавал ургуулах багт бүгдээрээ бүрдэж орсон бэ? Яг гэвэл ургуулах нь арай сонирхолтой бусдаас ургуулсан тохиолдолд арчилгаа бүх юмыг судлах боломжтой байдаг. Эхлээд бид нар бүгдээрээ ургуулчаад бусдын дараалалаар нь судлая гэж шийдсэн байгаа. Бас биднээс ээжтээс одоо дэлгүүрээс ээжтэй ингэж зэсэг аваад өгч биш ургуулад тэрийг ээжтэй өгвөл илүү сайхан сэтгэлийн бэлэг болж магадгүй шүтсэн. Мөн та нарт багаар одоо хамтран ажиллахад ямар нэгэн хөгжилтэй сонирхолтой одоо зүйл тохиолдсон уу? Намар давга. Алекс дээр одоо тасалгааны үндэсний ургамлыг сонгосон. Тэгээ сонгоод одоо тэрийг өргөслүүлээд аваад ирсэн байхад биднээс одоо одоо юун дээр савн дээр нь нэрийг бичдэг. Харин биднээс тэрийг гоё чимэглийн цэцэг бичсэн надад их хөвчлөлтэй санагдсан. Та нар энэ ургуулах арга хаанс энэ мэдээллийг хаанс олж авсан бэ? Бидэнд интернет хангалтгүй байсан учраас бид нар Organic Монгол төрийн бас байгууллагын ах эгч нараас бас асууж судалж авсан. За өгшөөр замлаа асуух асуулттай. Та нар хамтран ажиллахдаа бие биендээ тусалж ирсэн үү? Одоо бид нар ингээд багаараа урд нь би тийм сайн багаар ажилтгүй байсан. Ганцаараа л одоо тэгэл ганцаараа нэг болон цочаал өөрийнхөө амиг хийгээл тэгдээсэн. Одоо болохоор би багаар ажиллах ямар сонирхолтой хөгжилтэй бусдаас мэдхгүй юм асуух нь ямар гоё болохыг мэдчих авсан. За тэгвэл одоо ургуулах багтаа бүгдээр баяр хүргье. За ингээд дараачийн арчилгаа багаа өрье. Би арчилгаа багийн анхлагч гэ буюу учрах маань манай баг 8 гишүүнтэй. Гэ манай багийн гишүүн төр төвшөө гойдол цэцгийн тухай ярина. Би гойдол цэцгийг судалсан. Гойдол цэцэг нь 7 хоногт 2-3 удаа усалдаг. Сард нүгэдэ борддог. Навч нь гонцгой нэмгэн байдаг. Би зузаалын цэцгийг судалсан. Зузаалын цэцэг нь 7 хоногт 2-3 удаа усалдаг. Тэгээд навч нь их эсэглэн тэгээд наштай газар тавил тохиромжтой. Би кактус цэцгийг судалсан. Кактус нь 14 хоногт 1 удаа усалдаг. 1 сард 2 удаа бордог байгаа. Би шимтгэлээ цэцгийг судалсан. Шимтгэлээ цэцэг нь 7 хоногт 2-3 удаа усалдаг. Мөн хагас үдэрлэг газар тавил тохиромжтой. Би зузаалаа цэцгийг судалсан байгаа. Зузаалаа цэцгийг 7 хоногт 1-2 удаа усалдаг бөгөөд баруун болон зүүн талын цонхон талд тавил тохиромжтой. Мөн имчилгээний ургамал хийдэг. Би муу адил зузаалаа өвөлдөө урд руу харсан цонхон дээр тавьбал сайн. Ингээд манай багийн гишүүн Эмүүжин өмнөх оюуны зураглалын тухай ярина. Бид нар өмнө нь оюуны зураглалынхдээ гол судалж байгаа зүйлийнхээ зургийг олон зураад зүйл толгойрог ингээд бичдэг байсан. Тэгээд судалсан мэдээлэл ингээд тойруулаад тавьдаг байсан. Харин тэгээд сурах хавцтай тэгээд ингээд хийсэрсэн. Бидний одоогийн оюуны зураглал юм болсон. Оюуны зураглал нь бол жигнэсээ бол гол дүүрийн зургийг бол голдоо зураад тэгээд үндсэн зураас ашигладаг. Үндсэн зураас та нар салхи, усалгаа, бордоо, хөрс гэсэн дөрөв гол шахуултай. Тэгээд энэ шахуулын дээр нь
холбоотой зүйл нь туслах зураас ашигладаг байгаа. Ингээд бид нэр оюуны зураглаа ингэж хийсэн одоогийн үеэрээ. За тэгвэл ашиглаа багаас асуух асуулт байна уу? За уянгана. Оюуны зураглалын юу нь гол нь чухал гэдэг юм болоо? Оюуны зураглалын бол гол дүрийг нь бол голдоо зурдаг. Тэгээд бид нэр бол голдоо зурсан учраас бидний гол дүр бол цэцэг байгаа. За Алекс. Тэр жишээ би тэр жишээнээс асуумаар. Тэр жишээ чи яа ингээд гойдол цэцгийг сонсъё? Гойдол цэцэг нь их үзэсгэлэнтэй тэгээ бас надад их гой санагдсан. За өшөөр асуух саналтай хөхтөн үү? За Ниманд. Би одоо жишээ авч ярив. Кактус нь өөрөө их үргэс ихтэй цэцэг. Тийм учраас нөгөө одоо кактусыг тоосыг харчаа гэвэл ишнийхэн тоосыг харч болно шүү дээ. Тэгэхэд алчуураар аржин гэхдээ нэмгэн алчуур, нарийн алчуур гэж тиймэрхүү юм хэрэгэлдэг үү? Нэмгэн алчуур нөгөө зузаан алчуур гэж байдаггүй. Бараг л зүгээр нэг энгийн алчуураар ачхад болдог. За анар болт. Та нарт тулгамдсан асуудал юу байсан бэ? Би найз ям шигтнээс асуумаар юм шиг. Бид нар мэдээлэл авахд аягүй хэцүү байсан. Олж чадсан. За хэрхэн олсонлоо найзтайгаа хуваалцаач. Бид нар Google руу орж зузаалаа цэцгийн арчилгаа гэж орж ажилласан. Би нэмшигтэй санаа ижлэн гэхдээ дахиад мэдээлэл хэлэх. Бид нэр бол мэдээлэл бол хайхтаа бол зөвхөн Google биш. Бид нэр номын сан болон номноос болон эсвэл ээж аав найзуудаас болон бүх хүмүүсээс асуусан байгаа. Зөвхөн цэцэг судалдаг бүх хүмүүсээс асуусан. За өшөө асуух асуултаа хөхтэй гоё. Амар дог. Одоо та нар өөрсдөө одоо арчилгаагийнхаа зорилготой хүрсэн гэж бодож байна уу? Бид нар бол чадсан. Учир нь бид нар бол энэ өөрсдийнхөө судалсан 5 цэцгийнхаа арчилгааг бол сайн бүрдүүлж чадсан. Учир нь жишээгээр бол төр төвшөөг бол өөрийнхөө авсан годол цэцгийг сайн арчилж ийм сайн ургуулсан байгаа. За тэгвэл бүгдээрээ одоо арчилгаа багтаа баяр хүргье. За арчилгаа. За тэгвэл бүгдээрээ одоо амьдрах чадварын эхний цагаас ахлаа өнөөдрийн тайлан хүртэл маш чухал үүрэг гүйцэтгэсэн 3 зураглаачаас сэтгэлээсэн. Миний нэрийг Оргил гэдэг. Би ангийнхаа зураглаачаар ажилласан. Тэгээд би өмнө нь одоо ингээд анхны зураг маань тэнд байна. Би анх зураг авч байхдаа жоохон бүүдэлгээ хөдөлгөж зураг авдаг байсан бол хамгийн сүүлийн зураг маань тэнд манай найзууд цэцэг авч байгаа зураг байгаа. Тэр зургийг би хамгийн сүүлд авсан зураг. Бусдаас хамгийн гоё болсон зураг. Тэгээд би өмнө зургийг юун гоё яг юун тааламжтай хүмүүс зураг гоё зургийг одоо зураг авчиад түүнийгээ дараа нь хараад хүмүүс баярлдаг гэсэн. Би тэрэнд нэтгэдэггүйсэн. Харин энэ удаад би зураг аваад тэр зураг хартал яг тийм мэдрэмж төрсөн надад. Би анх ингээд аялалд явхад зураг авах сонирхолгүй. Ингээл ганцаархнаа тэндээс зураг авал өөрөө зурагт орохгүй байна гэж бодоод нэг санагддаг байсан. Тэгээд би ангийнхаа хүүхдүүдийн зургийг аваад их сонирхолтой болоод тэгээд би энэ амьдрах чадварын цагаар 2 юмд их суралцсан гэж бодож байна. Нэг нь одоо зураг авах, нөгөөх нь одоо цэцэг тарих суралцсан гэж бодож байна. Тэгээ надад хамгийн гоё дорсонтой зураг нь бол тэр хөрс гэдгийн дээдлийн зураг нь байгаа. За энэ зураг байгаа.
Ягаад гэвэл надад энэ зураг гоё санагдсан бэ гэвэл биднес их багаараа ажил сурж байгаа их гоё зураг гэсэн гоё зураг шиг санагцсан. Одоо манай Алекс ирнэ. Би урд нь бол өндөө зураг авахтай муухай хөдөлгөж муу авдаг байсан. Харин би одоо ингээд зураг авснаас хойш бол илүү сайжирсан байгаа. Тэгээд дараа нь би зураг авснаас хойш бол ер нь бол гоё авсан. Тэгээд дараа нь би ер нь бүх авсан зурагтаа ингээд сэтгэл хангалуун байна. За тэгвэл бүгдээрээ маш чухал үүрэг гүйцэтгэсэн 3 зураглаач нартай баяр хүргье. За тэгвэл бүгдээрээ одоо амьдрах чадварын эхний цагаас өнөөдрийн тайлан хүртэлх сэтгэлээ урдаа тараасан цаасан дээр бүгдээрээ нэг өгүүлбэрээр бичиж. За дуустууд нь гараа өргөд байгаарай. Би энэ амьдрах чадварын цагаараа цэцэг үндэслүүлж сурсан. Мөн манай биднэрт маш туслаж дэмжиж байсан багш 3 багштай баярлаж байгаа. 18 дугаар сургуулийн багш Алтан Туяа багш, мөн 28 дугаар сургуулийн багш Амар Заяа багш, анги өдөрцөн багш Дэм Мөхцөг багштай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Би ангийнхантайгаа багаар ажиллаж бусдаас ичгүй тайлан тавьж байсан их баярлаж байна. Тэгээд би энэ бүхнийг хийхэд их тусалсан эцэг эхчүүд бас энэ сургуулийн бүх багш нар бас төр болд багш, тэгээ менежер, тэгээд Алтан Туяа багш, Мөхцөг багш, тэгээд Туяа багштай их баярлаж явдаг шүү. Та нарын хаачийг хариулж явна. Шөөр дууссан хөхтэй нөө. Санаа дуусна. За санаа. Бидэнд тусалсан Амар Заяа багш, Алтан Гэрэл багш, мөн цэцэг багш нартай баярлалаа гэж хэлмээр байна. Мөн Органик Монгол төрийн бус байгууллага экологийн боловсрол олгох төвд хүрээ дээд сургууль мөн адил би баярлалаа илэрхийлмээр байна. Учир нь гэвэл бидэнд энэ одоо мэдээлэл цуглуулахад тусалж дэмжиж байсан та нартай баярлалаа. За бас нэгэндээ хэлэх бас одоо сэтгэлийн үг бас нэгэндээ хэлж болно шүү. Найздаа нэгэндээ хэлж болно. За намайг тав. Би одоо оргил найзтай их баярлж явдаг. Оргилийн мөксөө хоёрт их баярлж явдаг. Оргил маань их зургийг авч биднээс зааж зураг авах юм гоё гэдгийг зааж байдаг. Харин мөксөхийн найз маань одоо биднээс ангийн маань чиглүүлж сайн явахад тусалсан болохоор би их найзаараа хоёр найзаар их бахархаж явдсан шүү. За тэгвэл одоо бүгдээрээ ямар чадвар эзэмшнэ ярих хөхтэй нөө. За болооч. Багаас нэг хөхт босоо хариулж. Багаас нэг хөхт босоо. Одоо өөрийнхөө чадвар эзэмсэн. Би болохоор ямар чадвар эзэмсэн гэвэл багаар ажил сурсан. Тэгээд мөн найз нөхдөдөө харилцаж мөн төлөвлөгөө гаргаж сурсан. Бас цэцэг цайр сурсан бэ. За
Өшөө. За танай багаас хэн төлөж ярих вэ? За намайг. Нави ингээ шинээр ирсэн найзуудтайгаа нэг дотн ээж яддаг. Одоо ануу, одоо жамцаар линэсний нэг дотн ээж яддаг. Тэгээ нэг анги болоо нэг ангиараа ингээд багаар яваад их олон газараар яваад ирэхээр бүр дотн болоод найзтай заа шигөө надад ч гэсэн заа шигөө тахаар би ингээ найзтайгаа илүү дотн болж чадсан. Танай багаас Би бол цэцгийг арчилж сурсан. Цэцгийг тарихад бас арчилгаа маш хэрэгтэй байсан. танай багаас би болохоор энэ 15 цагаараа интернетээс өөр хэрэгцээ мэдээлэлд цуглуулж авч сурсан. Мөн альва цэцгийнхаа гарал үүслийг мэдж авсан байгаа. За. Шүүр татараа. Би одоо амьдрах чадвар суралцах цагаараа хүнтэй харилцаа тогтоож бас ямарваа нэгэн цэцэгний бүтцийг мэдэж тэгээд багаар ажиллаж сурсан гэж бодож байна. За бусдаагаас сэтгэлээ хуваалцсан хүүхдүүдтэй баярлалаа. За өнөөдрийг хүртэл бидэнтэй хамт байж бидэнд тусалсан ингээ бүх хүмүүстээ маш их баярлалаа. За өнөөдрийн цайгийн бүлэг. Шадар сурсах үйл ажиллагааны цаг эхэлж байна. Үйл ажиллагааны дээгүүрээ эргэн санацгаая. За би танарт нэгэн цааснаа таарч гисэн үүнийг дэлгээд ямар зургаагаа хараад ямар үйл ажиллагааны үе шат болохыг ярилцаарай. За
төвшин жаргал хариулаарай. Дэлгэцэн анхаарлаа хандуулаарай. Энэ зурагт ямар үйл ажиллагаа харагдаж байна? За төвшин жаргал хариулаарай. Би таахай. Нэгээрээ зөвхөн тодорхойлсон түүний дараа багийн зорилгыг тодорхойлсон. Багийн зорилгыг тодорхойлсны дараа бид ангийн зорилгыг тодорхойлсон. Харин энэ зураг дээр ямар үйл ажиллагаа харагдаж байна гэвэл бид энэ зорилго ангийн зорилгоос сайн хэрэгжүүлж байгаа арай тусмаг хэрэгжүүлж байгаа зүйлээр үйл ажиллагааны зураг харагдаж байна. За тэгвэл дараагийн зургийг ярилцаарай. Тэгвэл энэ зурагт ямар үйл ажиллагаа харагдаж байна? За хин хэлэх вэ? За үлцэх чимс. Биднээс маш олон саналууд гарсан үүнээс шүүд, нүүр, гарын харин зэрэгсэн 3 хэсэг хуваагдаж нэвтрүүлж байгаа үйл ажиллагааны зураг байна. За тэгвэл энэ зурагт юу харагдаж байна? Хин хариулах вэ? За, ариг бүх. Бид чүдний асуудлыг шийдэхээр болж өөрсдийн сонирхлоор хамаг хуваагдсны хүрээлэнсээр оюуны зураг харагдаж байна. За, тэгвэл энэ зургуудад ямар үйл ажиллагаа харагдаж байна? Хин хариулах вэ? За ихмэ. Бид сонирхлоороо таван баг тоогдсон. Тэгээд бид мэдээлэл, интернет, радио, телевизэн, сэтгүүл мэдээлэл гэх зүйлсээс авлаа. Харин энэ зураг дээр мэрэгчлийн хэмжээс өвгөө авах гэж явж байгаа зураг харагдаж байна. Доод талын зургийн болохоор мэдээлэгч багийн ОСЭД-ний хүн ханшийг асууж байгаа зураг байна. За тэгвэл энэ зургуудад ямар үйл ажиллагаа харагдаж байна? За цэнцэн. Дэлгэцэн дээр сая инхмагийн ярьсанчлан эцэг их буюу чиглүүлэгч багштайгаа мэдээлэл нэгтгэн дүгнэж орж ирсний дараа мэдээлэл нэгтгэж байгаа үйл ажиллагааны зураг байна. За тэгвэл энэ зурагт юу харагдаж байна? Хэрсэн. За би сая өмнөх үйл ажиллагаануудаа эргэн саналаа. Одоо харин багууд хүчит сурагчаа сонгоорой. Чухал гэсэн мэдээллүүдээ ярилцаарай.
За. Эрүүл шүд багийн гишүүдийг өрье. Манай ангийнхаа амьдрал садар суралцах үйл ажиллагааныхаа цагаар шүдний тухайн асуудлыг шийдвэрлэхээр болсон. Нээрээ л шүдний тухайн асуудалтай юм болов уу гэж манай багийнхаа сонирхол багштайгаа ярилцаж эрүүл мэндийн 16 дугаар төвд шүдээ үзүүлсэн. Түүнээс манай багийн санчирмаа та дэлгэрэнгүй танилцуулах болно. Бид нар 3 сарын 19-нд шүдний мэрэгчлийн эмчтэр очиж шүдээ үзүүлсэн. Тэгэхэд манай ангийн 33 хүүхдээс 8 нь ирвэл 25 нь ямар нэгэн шүдний өвчлөлтэй байсан. Бид ээж авийнхаа тусламжтайгаар шүдээ эмчлүүлсэн. Түүнийг ард талдан шараар тэмдэглэсэн. Түүний нотлохоо энэ эмчийн тамга гарын үсэг зурагтайгаа бүх баг тус бүрийн бүтээж ажилланд байгаа. За, шүдний судлаачид багийнхан гараад ирнэ. Манай багийнхан амьдрах чадвар суралцах үйл ажиллагааныхаа цагаар маш олон зүйлийг мэдэж сурсан. Мэдээлэлээ цуглуулах явцдаа бид асуулга, анкет, сурвалжлага, ярилцлага, биеэрээ хийж турших, ажиглангаа тэмдэглэл, хөтлөх зэрэг аргуудыг хэрэглэсний үр дүнд маш олон үүнээсээ ч илүү олон мэдээллийг цуглуулсан. Үүнээсээ цуглуулсан мэдээллүүдээсээ хамгийн чухал гэж үзсэн мэдээлэл нь энэхүү мэдээлэл юм. Энэхүү мэдээлэл нь бол шүд угаах завар. Энэхүү мэдээллээ бид интернетээс авсан. Харин энэхүү мэдээллийг бид уулзаж учирсан эмчээсээ болов эрүүл мэндийн 16 дугаар төвийн эмчээс, сургуулийнхаа эмчээс авсан. За, тэгвэл надад хоёр нь туслах хэрэгтэй байна. Ариг бүх цэнцүрэнд хоёрыг урьж байна. Цэнцүрэн чинь шүдээ 100-аач харуулна. Харин чи надад энд шүдээ 100-аахыг харуулна. Шүдээ 100 угаахад сойд зүг барихаас эхэлнэ. Сойд зүг барихад маш олон байрал байдаг. Түүнээс бид нар төхөөрөмжтэй эртнийхэн 3-1-ээс болон үзэг мэт барих ёстой. Тэгснийхэн дараа амандаа баг зэргийн ус балгаад зайлаад асгана. Тэгснийхэн дараа сойзныхон усны 3-1-дээс ойгоо түрхээд дээш шүднээсээ угааж эхэлнэ. Тэгснийхэн дараа дотор талыг угаана. Тэгснийхэн дараа араа шүдээ угаах ёстой. Тэгчээд дүүдэн шүд. Дараа нь доод талынхаа шүдийг угаана. Хилээ баг зэргийн өргөөд дотор талыгаа угаана. Тэгснийхэн дараа араа шүдээ угаах ёстой. Тэгээд дүүдэн шүдээ угаасныхан дараа шүдээ зуугаад буйландаа массаж хийх маягаар тойрог хэлбэрээр угаах ёстой. Тэгээд сойзоор зайлаад хилээ хойноос нь урагшаа нэг чиглэлд сойзоо зөөлөн даран угаах ёстой юм. За, ариг бүхтөө баярлаа. Назарта цэнцүрэн шүдээ зуугаа чадсан уу? Та нар ч гэсэн юу гэж бодож байна? За, тэгвэл ариг бүх найз маань шүдээ одоо бидний хүсэж байгаа тэр 7 дараалалаар угааж чадсан болов? За, тэгвэл бид ариг бүх найзынхаа түрүүн шүдээ угаасан дараа 7 дараалалаар шүд угаахдаа 2-3 минут зарцуулдаг юм байна.
Манай багийн бас нэг чухал мэдээлэл бол зөвлөмж. Энэхүү зөвлөмжөө бид багаараа ярилцсан, хамтран хийсэн. Үүнийхээ дараа бид энэхүү зөвлөмжөө аав ээжийнхээ тусламжтайгаар энэхүү зөвлөмж болгон хийсэн. Энэхүү зөвлөмжөө бид 2 дугаар ангийнхаа дүү нарт биеэрээ бичлэн үзүүлж зааж өгсөндөө маш их баяртай байгаа. Шүдний өвчлөлийг авахын тулд тусгай өрөмдөгч багжаар өрөмдөж өөрөөлж авдаг. Тэрний дараа нөхөөс өрөмдгөөр нүх